Улсын хурлын хаврын ээлжид чуулган нээлттэй хийснээс хойш 10 хоног өнгөрөөд байгаа ч өнөөдрийн хүртэл нэг ч удаа хуралцсангүй. Улсын хурлд гарчсан намын бүлэг учрлыг улсын хурлын даргын суудлаас огцрох эсвэл Монгол Ардын намын даргын ажлаа хүлээлгэж өгөх хүртэл чуулган болоод байнгын ороодын хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм. Өнөөдөр улсын хурлын чуулганы хуралдааны тов зарлагдсан байсан ч 13 цагийн байдлаар ердөө 57 гишүүнтэй эрдэс 40 гаруй хувьтай байсан тул чуулганы хуралдаан тодорхойгүй хугацаагаар дахин хойшиллоо. Ардчилсан намаас улсын хуралд 42 судалтай. Хэдийгээр Монгол Ардын нам болон бусад намын эвслийн 84 гишүүн парламентад судалтайж өнөөдрийг хүртэл хуралдаа эхлүүлэхэд хуульд заасан шаардлагатай 63 гишүүний эрдэс бүрдэхгүй хэвээр байна. Улсын их хурлын дарга өөрөө аль нэгэн намын дарга байгаад тухайн хурлыг удирдах байгаа маань өөрөө парламентын ирэхэд халдаад байгаа үндсэнд парламентын дархлааг сулруулад байгаа. Тэр утгаараа ардчилсан нам бол парламентын тогтолцоогоо хамгаалдаг нам. Энэ маань Монголын парламентэд ашигтай зүйл. Тэр парламентыг хамгаалахын төлөө бид бүхэн ингэ зогсож байна. Өөрсдөө засаглаж чаднаа. Бид бүхэн их хурал дээр олонхоо бүрдүүлээд бүх хууль өгсөн хуулиа биднэргүйгээр баталж чадах эрх нь тэр Монгол Ардын намын болон хүн нам, иргэний зориг намын гишүүдэд байгаа. Тэр бүхэн ардчилсан намын бүх гишүүд эсэргүүцэжсэн ч гэсэн хүссэн хуулиа батлуулах эрх нь угаасаа тэр хүмүүст байгаа шүү дээ өнөөдөр. Тэрийг хийж чаднаа гэд иргэдээсээ саналаа аваад орж ирсэн байж яагаад өнөөдөр хариуцлагагүй загнаад ардчилсан намаас болж гажил гацж байгаа юм шигээр буруу ойлголтыг нийгэмд түгээд байгаа юм бэ. Энэ хамгийн гол бодит асуудал нь бол тоогоо харахад л маш ойлгомжтой харагдаж байгаа зүйл шүү дээ. Энэ ардын намч 68 гишүүнтэй. Ард түмэн олон хулгай сонгогдсон. Тэгээд дээр нэмээд нөгөө янз бүрийн жижиг намуутай нийлцсэн тийм үү? Тэгээ тэрнтэйгээ нийлээд 80 хүн байгаа үст. Тий 80 гишүүн байгаа. Тэр 80 гишүүнээ яагаад цуглуулж чадахгүй вэ? Тий би тэр авилга албан тушаал те ингэгээр барьцаасан. Тэднийхээ хүчийг хичээд бол сахилга баттай. Тэгээ энэ засгийн газар одоо хэрвээ тэдний бодлогыг дэмжихгүй тэрний ардталт байх одоо 63-аас дээш гишүүн байхгүй бол бас асуудалтай байгаа байхгүй юу? Тий ингэж ойлгох хэрэгтэй. Ингэ буруу ойлгоод байж болохгүй. Өнөөдрийн улсын хурлын хаврын чуулганы нэгдсэн уралдаанд Монгол Ардын намын бүлгээс 47 гишүүн эрсээ бүртгүүлж 13 гишүүн чөлөөтэй байгаа бол үлдсэн 8 гишүүн тодорхойгүй шалтгаанаар хуралд ирээгүй байна. Гэвч улсын хуралд 4 нам нэг эвслийн төлөөлөлтэй байгаа тул чуулганы эрсийг зөвхөн Монгол Ардын намын бүлгийн оролцоотойгоор бүрдүүлнэ гэдэг нь өрөөсгөл гэж намын гишүүдийн зүгээс мэдэгдэж байна. Би цэцэрлэгийн багш биш. Энэ чинь бүхэл бүтэн ард түмний итгэлийг хүлээгээд ард түмний төр барих төлөөллийг хэрэгжүүлж яваа ард түмний мандаттай ийм их хурлын гишүүд. Тийм учраас энэ хууль дүрм журмдаан захирагдаж үйл ажиллагааны явах ёстой. Энэ талаас нь асуудлыг нь бий болгох гэж байж болдог бүхий л арга хэмжээнүүдийг авсан гэдгийг. Өвчтөө чөлөөтэй байгаа улсуудад би бол хүндэтгэлтэй байна. Ямар одоо эмнэлэгт очиод насилхтай одоо түрээд хэрэгтэй биш тийм үстэй. Хүнийг устдаг гэж болохгүй. Зүгээр одоо өрөөндөө сууж байгаа энэ коридорт явж байгаа мэдгэл хийгээд байгаа улсууд ирж суух хэрэгтэй биш тийм үү? Тэр өвчтөд тэр гадаад байгаа тэр одоо төлөвлөсөн чухал ажилтны улсуудыг хаанаас яаж авчрах юм? Тэр энд одоо байж байгаа энд одоо том яриад байгаа улсууд дөрвөж ирээ суух хэрэгтэй. Улсын хурлын гишүүн аль нэг намын гишүүн багаас үл хамааран энэ одоо улсын хурлын чуулган байнгын хороод дэд хороод төр хороодын хуралдаанд хүрэлцэн ирэх үүрэгтэй. Өвчтөөл биш бол чөлөөтэй биш бол томилтой биш бол тэгэхээр энэ аль нэг намын тухай асуудал биш шүү дээ. 126 гишүүн чинь 126-ыг энд ирж ажлын их үүрэгтэй байхгүй да. Тэр үүргээ гүйцэтгэхгүй. Иргэдээс сонгогчдоос авсан нөгөө мандатаар олгосон өөрийнх нь бүрэн эрх байна шүү дээ. Иргэдийн одоо ард түмний олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлж чадахгүй гэсэн. Тэгэхээр энэ бол аль алийнхаа хариуцлага асуудал. Бидний сандал суудал биш шийдэл хэрэгтэй. Монгол Ардын намын төр, ардчилсан намын төр гэж байхгүй. Монгол Ардын намын Монгол улс, ардчилсан намын Монгол улс гэж байхгүй. Улс төрийн тоглоом, улс орны шоглоом болох учиргүй. Албан тушаал үнэтэй биш, ачаагаа үүрч чадах хариуцлага илүү үнцэнтэйг бид мартах учиргүй. Бидэнд гацаа биш, гарц шийдэл хэрэгтэй. Энэ оны улсын хурлын хаврын чуулганаар татварын багц хууль, зөвшөөрлийн тухай хууль зэрэг нийгэмд тулгамдж байгаа чухал асуудлыг хилцэхээр төлөвлөсөн. Гэвч чуулганы хуралдааны эрс бүрдэхгүй байгаа шалтгаанаар удаа дараалан хойшлогцоор байна. Улсын хурлын гишүүд нь иргэдийн сонголтоор төлөөлөл бол сонгогдсон ч чуулганы хуралдаанд идэхгүй оролцож ажиллаа хийхгүй байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлсээр байна. Ажиллаа зогсоож чадахгүй хоорондоо хэрэлдэлийн ажил нь явахгүй байна. Тэд яах систем ард түмэл бас энэ тодорхой хэмжээгээр өсөрөх
хийхгүй л энэ ер нь бол цаашдаа явах ажил шүү дээ. Улсын хурлын тэр чуулган ач холбогдол бол ард түмэнд бол их нөлөө үзүүлэх нь гарцаагүй. Одоо төлш тосны үн нэмэгдэж байна. Литр тосондоо 1000 төгрөг нэмэгдэхээр чинь тэгээд ард түмний амьдралд урдан сүгдэж байна. Махны үн тэнгэр тадлаа. Татварл одоо ерөөсөө ард ирдээ одоо махны үн хардаа ямар сандал одоо би өнөөдрийн машин унах халахаа явчих. Одоо хийх ажлаа дор дорол хиймээр байна. Ард түмнээ тэгээд яагаад ингэж амьдруулдаг гэдэг мэдгүй. Эсвэл ард түмний ингэ ядуу амьдрахаар өөрсдөд нь хэрэгтэй гэдэг юм. Би л тэгж л очив. Одоо тэгээд зарим нь ирсэн үрхгүй бол тэгээд хурж байгаагаар нь хийгээл батлсан л дээр байлгүй дээ. Тэр ирсэн үрхгүй бол гээд хүрэх хамгийн бага хөвшөнд юу вэ те? Тэрүүгээр нь л батлсан дээр ахлах бодож шүү дээ. Улсын хурлын чуулганы хүрээнд үүсэж байгаа нөхцөл байдлаас шалтгаалan улсын хурал дахь Монгол Ардын намын бүлэг 14 цагаас ээлжид бусаар хуралдаж цаг үеийн асуудлаар улс төрийн шийдвэр гаргахаар болсон юм а. Бүлгийн хуралдааны дараа Монгол Ардын намын удирдах зөвлөл хуралдахаар болсон байна.